За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За боловсролын салбарт ажиллаж байгаа бидний хувьд бол өчтөр гарсан онолыг маргаашаа удирдагч нарт өнөөдөр ямар арга зүй, ямар технологи, ямар хөтөлбөрөөр дамжуулан хүргэх вэ гэсэн асуудал бол тулгамдж байдаг. За хиймэл ухааны хөгжил, технологийн дэвшилттэй холбоотойгоор бизнесийн орчин одоо хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг дагаад одоо энэ хөтөлбөрийн шинжилэл, хөтөлбөрийн агуулга, технологиг хэрхэн яаж өөрчлөх вэ гэсэн юм асуудал бол бидний хувьд бол тулгамдсан асуудал байдаг. Бизнесийн боловсролын инновац гэсэн энэ одоо хилцүүлэг бол яг бидний хувьд бол тулгамдсан асуудлуудыг шийдсэн энэ хиймэл ухааны технологиг одоо сургалтын хөтөлбөр дээр хэрхэн яаж шингээх үү, ямар арга зүй ашиглаж ирээдүйн удирдагч нар энэ боловсролын салбарын хөтөлбөрөөр дамжуулан хэрхэн яаж одоо энэ өнгөрсөн онол арга зүй хэрхэн яаж хүргэх вэ гэсэн асуудал бол өнөөдрийн бол хилцүүлгээр хилцэгдэж байгаад бол тодорхойлтой байна. Тухайлбал бизнесийн орчин жишээлбэл 100 км/цагийн хурдтай явж байлаа гэхэд боловсролын салбар бол 100-аас илүү км/цагийн хурдтай байж ижил оршин тогтнох ёстой. Хэрвээ бид нар 80 км/цагийн хурдтай байх юм бол энэ бизнесийн хурдтай өөрчлөлтийг бол энэ боловсролын салбарын өөрчлөлт бол гүйцэхгүй юм байна. Тийм учраас энэ боловсролын магадлалын идэвхжлийн үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа өнөөдрийн энэ хилцүүлэг уулзалт бол хамгийн чухал ийм уулзалт болж байна. Тэгээд энэ уулзалтыг зохион байгуулж байгаа энэ хамт олонд бас талархснаа илэрхийлье.